Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ихэнх гишүүн гэр бүлээрээ ингээд хадгалан зээлийн оршооноос 100 сая төгрөг авцсан гэж. 10 жилийн өмнө буюу 2014 онд Батүл засаг дарга байх үедээ нийслэлд бичил бизнесийг дэмжих хөтөлбөр гэж санаачлаад 150 хороонд тухайн үеийн одоо нэг хадгаламж зээлийн оршооны тухай хуулиараа 20-оос доошгүй аж ахуй бизнес эрхлэгч нар нийлээд торшоо байгуулъя. Тэгээ ер нь өөртөө юу тайлбарлах вэ? Энэ бол үнэхээр одоо айгүй зүйтэй санаачлага. Ядуурлыг бууруулна, бичил бизнесийг дэмжинэ. Гэтэл яг үнэн хэрэгтэй тэрний цаана намын ахын шатны байгууллага 16 оны сонгуульд бэлдээд санхүүжүүлсэн асуудал байна. Тэр хороо болгонд өгж байгаа 100 сая төгрөг гэхээр та бод 15 тэрбум төгрөг 150 ороод. Эндээс 14.3 тэрбум төгрөг нь гараадсан байна. Бүгдийг нөхцөн. Нөгөөдөл нь хуугаад идсэн. Байхгүй одоо мөнгө нь. Хайцсан бөмбөд. Би яагаад Сүхбаатар дүүрэг гэх нэг гол яриад байгаа юм бэ гэхээр өнөөдөр Сүхбаатар дүүргийг сүүлийн 8 жил удирдах байгаа Болормоо гэдэг эмэгтэй. Энэ хүн чинь Сүхбаатар дүүргийнхаа намын дарга нэг. Энэ хүний сонгуульд авч орж ирсэн 35 хүний нэлээд хэдэн тухайн хадгалан зээлийн оршин үүсгэн байгуулагч байна. Энэ яг бичиг заасаар батлагдах уу те? Байлгүй яах вэ? Яагаад тэгэхээр энэ дээр би бас нэг тодорхой хугацааны өмнө санхүүжилт болохоор хөсөлт өгсөн. Төсөө мөнгө гараа авчижээ. Тусгай зөвшөөрөл олгодог субъектийн хувьд санхүүжилт болохоор энэ баримтуудыг ил болгоно. Нэрсэг гаргаж өгсөн үү? Бүх нэрсэг гаргаж өгсөн. Сонгуульд авч орж ирсэн. Жишээ нь 20 оны орон нутгийн дүүргийн сонгуульд дагуулж орж ирсэн 34 хүнийх нь тэгээ 10-аад нь хадгалан зээлийн оршин үүсгэн байгуулагч нар байгаа.